COVID-19 вирусээс улбаалсан олон өөрчлөлт бидний амьдралд нөлөөлж байгаа. За тэгвэл хөл хорионы эдгээр өдрүүдэд дэлхийд даяар хүмүүс тучирч байгаа бас нэгэн асуудал нь тархалт буюу огцом жин нэмэлт юм. Хөл хорионы үеэр царайлаг бүх хүмүүс миралаг болж байгаа гэх нарийн үг хүртэл гараад амжсан байна. За товчхондоо иргэдийн дунд хооллох зуршил алдагдаж, хүмүүс жирийн үеэс хооллох хэмжээ нь 2-3 дахин нэмэгдэж, амттан чунах болсныг цахим хуудасаар давлгаалж буй амттан хоолны сторигоос харж болно. Тэгвэл гэртээ байхдаа хооллох дуршлаа дарж чадахгүй байгаа иргэдэд мэрэгчлэтнүүд дараах байдлаар зөвлөж байна. Одоо яг энийг механикаар жишээлх юм бол хийж болно. Жишээлх юм бол сууж агаад иддэг штэ тий. Хоолныхаа ширээг нам тийм ширээн дээр сууж идвэл хүн илүү бага иддэг. Яагаад гэвэл ингээд шахагдаад тий доошо тонгоож идэж байгаа учраас ходоо шахагдаад бага идэн. За механик арга байж болно. Нөгөө талаар хоол идэхдээ савх хэрглэж идвэл илүү бага хооллдог. Тэгээд багаар амруугаа ингэж хийх нь олон ихийг эзэн юм шиг мэдрэмж төрүүлдэг. За дээрэс нь хоолоо идэхдээ удаан жажилж идэх хэрэгтэй. Удаан жажилж идснээр яах вэ гэхээр хотоодны шүүс ялгараад тэгээд их эзэн юм шиг тийм мэдрэмжийг бас төрүүлдэг байгаа. Тэгэхээр аль болох бүр цадцлаа хооллохгүйгээр дахиж идмээр санагдах хэмжээ хүртэл хооллох нь үр дүнтэй. Өнөөдөр хөл хорионы үед хүмүүс ихэвчлэн гэртээ байна тий. Хүмүүстэй харилцаанд багассан байна. Тэгэнгүүт илүү ганцаардах, гуниглах энэ мэдрэмж давмгаалж байгаа учраас магадгүй хоол илүү их идэх гээд байх хандлагаас ажиглагдчихж болно. Тэгэнгүүт хоол их идэнгүүт яадаг вэ гэхээр тархинд шагнал урамшууллын систем ажиллаж эхэлдэг. Тэгэнгүүт тэр нь болохоор илүү ингэж урамшуул авч байгаа юм шиг, шагнагдж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа учраас тэр мэдрэмжээ дахин авахын тулд ингээл галтгоогоор эргэлдэг, хөргөчөө байн голгогч гэдэг юм уу те. За энэ нь эргээд зуршил болох магадлалтай байдаг. Тэгэхээр аль болох гэртээ байгаа хөл хорионы үед хоолоо болохоор аль болох яг эрүүл хооллох хэрэгтэй. Тэгээ хооллох цагаа яг тогтмол болгох нь илүү үр дүнтэй. За энэ нь болохоор гэртээ сууж байгаа эцэг эхчүүдийг хүүхдүүдэд бас маш чухал. Тэгэхгүй ойр орхон багаар хооллол идмээр санагдсан үедээ л идээд энэ нь чөлөөтэй байх юм бол илүү жин нэмэх асуудал руу хөтлөж байгаа юм л да. Тэгэхээр жин нэмэхээр эргээд хүн сэтгэлээр ундаг. Тэ би жин нэмчлээ. Яах вэ гэд сэтгэлээр унангууд дахиад гуниглах мэдрэмж маань давмгаалаад дахиад хоол руугаа орох магадлалтай. Тэгэхээр аль болох яг энэ дээр хоолныхоо өглөө өдөр оройны хоолоо яг тогтмол идэхтэй. За тэгээд түүнээс гадна хэрвээ эрүүл мэндийн тодорхой шалтгаангүй бол дэглэм бас барьж болно. Жишээлбэл орой 6-аас хойш хооллохгүй байх ч гэдэм үү те. Хөнгөн чанарын хооллох ч гэдэм үү. За тэгээд давхар бас яг энэ жин нэмэгдэлтэй холбоотой чухал зүйл нь болохоор дасгал хөдөлгөөн маш чухал. Тэгэхээр аль болох гэр бүлэрээ гэртээ хамтдаа дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн яг хөдөлгөөн нь хоригдож байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн тархины хөгжлийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр тэд нар гүүж ийж, харааж ийж, өсөрж ийж яг тархин улам илүү ихээр хөгждөг. Яагаад гэвэл давхар булчин шүрмсний хөгжил явагдаж байна. Хөдөлгөөний тэнцвэр явагдаж байна те. Тэр бүх зүйл нь хамаатай байдаг учраас хүүхдүүдэд ч гэсэн аль болох хөдөлгөөнтэй байх нь маш чухал байгаа. Тэгэхээр амттангийн хувьд зарим гэр бүлүүдийн хувьд жишээлх юм бол амттангийн өдөр гэдэг яг 7 хоногийн нэг өдрөө болгочдаг тий. Тэгэнгүүт тэр өдөр болохоор яг ингээд идмээр байсан чихрээ тий. Зайрамгаа ч юм уу хүүхдүүд маань иддэг. Бусад өдөр болохоор идэхгүй гэсэн дүрмтэй. Энэ нь эргээд хүүхэд дэг журамтай болж байгаа нь тий. Би яг амттан иддэг өдөр хүртлээр би энэ хүний өгсөн тий энэ бэлгийг би хадгална, даалт хийн ч гэдэг юм уу ийм зуршил би болж байна. Давхар өөрийнх нь төсвөр төвчээр гэдэг зүйл хүүхдэд бий болох боломжтой. За тэгээд эргээд энэ амны хүндийн эрүүл мэндэд бас сайнаар нөлөөлөх боломжтой. Бусад өдөр чихэр хэрэглэхгүй нэг л өдөр чихэр хэрэглэн хэрэгжилжээд шүдээ маш сайн угаах
дадал хөвшилтэй болох боломжтой. Тэгэхээр яг энийг эцэг эхчүүд маань аль болох яг тодорхой нэг дэг журамд оруулаад те эсвэл өдөрт нэг удаа иднээч гэдэг юм уу те эзнийхаа дараа заавал шүдэ угаагаарай гэдэг одоо ийм хөвшлийг бий болгох хэрэгтэй. Хэрвээ хүүхдүүдийг унтахаас нь өмнө одоо амттан чихэрлэг бүтээгдэхүүн өгөх нь одоо сайн биш. Яагаад гэвэл чихэр нь хүний тархийг сэргээдэг. Тийм учраас юун унтах эргээд ингээд хүүхд бүр хөөрөлд ороод тоглоод гүүж хараадаг. Тэгэхээр унтахын өмнө аль болох хамттангаас татгалзах нь бас чухал байдаг. За нөгөө талаараа цаг тахал тархацтай байгаа эдгээр саруудад дархлаагаа зөвөөр дэмжин стресстгүй, өвчлөхгүй эрүүл байх нь юунаас илүү чухал болоод байгаа. За иймд жиндээ анхаарал хандуулахаас илүү эрүүл мэндэд анхаарч дархлаагаа дэмжин өөрийн болон бусдын гадаад байдалд анхаарал хандуулж элдв сэтгэгдэл өгөхгүй энэ талаар ярихгүй байх нь бас нэгэн төрлийн сэтгэл гутрал болон дархлаа муудалтаас өөрийгөө болон бусдыгаа сэргийлэх чухал ач холбогдолтой ажээ. Хүмүүс ч айгу сэтгэлээрээ явдаг хүмүүс сэтгэлээрээ урам авдаг те эсвэл сэтгэлээрээ унцдаг те. Тэгэхээр энэ нь айгу чухал нөлөөтэй байдаг. Ялангуяа ойр тойрны хүмүүс. Тэгэхээр ялангуяа жингийн асуудалтай байгаа хүмүүс ойр тойрныхоо хүмүүст ерөнхийдөө жингийн талаар те миний жингийн талаар та нар ямар нэгэн сэтгэгдэл ч юм уу саналаа битгий хэлээрээ гэж сануулчвал илүү амар. Яагаад гэвэл хүмүүс ингээд уулзаараа чи жоохон мэралчж тий чи жин нэмчээ юу та гэл ингээл хилэнгүүд тэр нь ингээд эсвэл ингээд гайгүй турцсан ч юм уу ч гэдэг юм уу тий эрэг юм шиг боловч цаа дутгаараа нөгөө хүнд чи ер нь илүүдэл жинтэй шүү ч гэдэг юм уу давхар тийм сөрөг мессеж болон хүрдэг байгаа. Тэгэхээр аль болох ойр тойрныхоо хүмүүст энэ тухай сануулж болно. Эсвэл бас одоо өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс тий эргэн тойрныхоо хүмүүсийн одоо жингийн тал дээр та ямар нэгэн байдлаар сэтгэгдэл саналаа хэлэх хэрэггүй. Тэр нь таны нөгөө хүнд одоо сөргөөр нөлөөлж улам сэтгэлээр унахад нөлөөлөх тэг магадлалтай гэдгийг бас сануулж хэлмээр байна.